72 дугаар анги. Сүнсний эдгийх тэмдгийн их амжилт. Надад нэг асуулт байна. Хэрвээ энэ 7 дугаар төвшний хүндрэл миний эрен бидээг тохироогүй бол яах вэ? Даамал ахлах шав инээмсэглэн хэлв. Чи ингэж асууж байгаа ч дотор нь заавал удаан байх шаардлагагүй. Мөсөн цөөрөмд яс нефт жиндүүл хүйтэн бий. Дотор нь 4-1 цаг байхад л хүн хөшөж хүлдэнэ. Гарч ирээд амарх нь хэвийн зүйл. Лин дүү чи дотор нь ороод огт гарч ирсэнгүй. Тэсэж чадсан чи үнэхээр гайхалтай. Гэхдээ бие гимтэхээс боломжлоорой. Ахлах шав нарын зөвлөгөөнд баярлалаа. Үндэ дотор нь тисгэд над ч бас нэлээд хэцүү байсан. Лими энгийнээр хариулав. Ёс хийх хэрэггүй. Намайг шэдүүн гэдэг. 2 жилийн өмнө би ч бас долоонгүй ухааны толооны ордны шав байсан. Төгссөний дараа энд үлдэж даамал болсон юм. Лин дүү чи ийм залуудаа ийм хүчтэй байна. Ирээдүй чинь үнэхээр хязгааргүй. Ах нь тийм ч ухаантай биш ч бясалгалын талаар баггуу туршлага мэдлэг хөрвүүлсэн. Цаашид ойлгомжгүй асуух зүйл гарвал надаас асууж болно. Шиндүү бясалгалын яс давтах шатны оргил дээр зогсжээ. Судас нэгтруулах шатны тулаанчдад хэрв Тэнгэрийн аз хаан тулсад насаараа зүтгэхэд бэлэн бол цол хэрэгм олгодог. Мэдээж тэд энд үлдээ даамал хийхгүй. Шууд энэ Лин миний нэрийг аль хэдийн сонссон байлаа. Одоо түүнтэй нүр тулж уулзахад энэ залуугийн хүч цуурхалтай үнэхээр нийцэж байв. Хэдийгээр Лин миний авьяас жирийн гэж яригддагч 15 таадаа ийм гайхалтай бүтээжсэн хүн ирээдүйд дахин гайхамшиг бүтээж чадна гэж шийдвэн итгэж байвлаа. Тиймээс Лиминтэй ойр танилцах хүсэл түүнд төржээ. Ахлах шавьд баярлаа. Лимин илдгээр хэдэн үг хэлээд салах эс явлаа. Өдөр оройтж байв. Лимин сууцсандаа буцаж ирмэгц солонго нэвтлэгч ядаа шүүрэн авч шууд тулааны бэлтгэлийн өрөө рүү явлаа. Тэр өнөөдрийн олж авсан бүхнээ шингэн боловсруулах ёстой. Долоонгүй ухааны тулааны ордны өдрүүд уйтгартай хэрэн дүүрэн байлаа. Өглөө бүр Лимин нар мантахаас өмнө босно. Тэр ганцаараа хашаандаа сууж үүрийн цэвэр агаараар амьсгална. Биеийн байдал оюун санаагаа хоосон 50 төлөвт оруулсны дараа хүч бэлтгэх шатны торгон мэт урсгыг бясалгаж эхэлдэг байв. Бие цуулж яс ботлогч нудрахтай нэгтгэн судлахын зэрэгцээ Лимийн оюун дахь дурсамжуудтай харьцуулж байлаа. Ингэх тусам тэр жинхэнэ их хүчний чигширхийллийн гайхамшигыг улам гүн ойлгох болов. Энэ нь зөвхөн хүчийг ашиглах ухаалаг арга төдий биш, зарим талаараа гинтийн ухаарл гих тэр нууцлаг төлөвтөж зүрлэж болох зүйл байлаа. Хэрв тэр энэ төвшнийг бүрэн барьж авбал түүнээс авах ашиг нь хязгааргүй байх болно. Лимин ийм байдлаар хөвчлэн бүтэн өглөөг сууж өнгөрөв. Хоол идэхгүй, ус уухгүй, бүр хагас аялимч, алхамч хөдлөхгүй. Орой болоход баг зэрэг хоол идэж түр амарна. Дараа нь мөсөн цөөрмийн хүрхрээ рүү очиж мөсөн усанд бие тавтана. Лимин сардаа ердөө 24 цаг алхах тойрогт бясалгаж чадна. Эдгээр 24 цагийн минут бүр үнэтэй. Тиймээс цаг хэмнэхийн тулд тэр мөсөн цөөрмийн хүрхрээнд ердөө хагас цаг орчоод гардаг байв. Лиминий хувьд тэр хагас цагч асар их ашигтай байлаа. Шөндөө Лимин эмийн бичээсийн тэмдэгээ бэлтгэж эхэлнэ. Одоо түүнд бясалгах, бэлтгэх сонголт олон болсон тул бичээсийн тэмдэг дээр ажиллахад цаг нь багассан. Гэхдээ жинхэнэ их хаусын аргын эхний давхаргыг төгс төвшөнд хүргэсэн учраас акцийн урд нь их удаашрсангүй. Эмийн бичээсийн тэмдгийг бэлтгэх явцдаа Лимин жинхэнэ их хаусын аргаа мөнч давхар бясалгана. Жинхэнэ их хүчний чулууны зарцуулалт маш хурдан байв. Өдөр бүр дор хаяж нэг ширхэг жинхэнэ их чулууны хүчний чулуу дуусгана. Ингэж Лимин долоонгүй ухааны тулааны ордонд ирээд 10 дахь өдрөө өгтөв. Шөнө орой Ихжөө уулсын дээр одод анивчин гүн нам гүн ноёлж байлаа. Арын уулны модон байшинд Лимин сууж хурууга агаарт хөдөлгөнө. Түүний хөдөлгөөн яг л агаарт ятхын тансаг аялгууд хогтлож буй мэт байв. Хөдөлгөөн бүрээс өнгөлөг бичээсийн тэмдэг өтөрж агаарт хөвөн давхарлан тогтно. Сүүлийн 10 өдөр тоо томшгүй олон удаа бүтлгүүцсний эцэст Лимин алдааны хувиа 31% хүртэл бууруулж чаджээ. Мөн их хаусын аргыг эхний давхаргад төгс төвшөнд хүрснээр жинхэнэ их хүчин нэмэгдсэн тул эмийн бичээсийн тэмдгийг зурх хугацааг арайхийн дааж чаддаг болов. Материал бүр Лиминий жинхэнэ их хүчээр агаарт татагдсан хөрц сүнсний хүчний удирдлагаар хоорондоо нэгдэж гялалтсан шугам тэмдэгтүүдийг үүсгэнэ. Лиминий тухан дээр айжмаар хөлсний туслууд тогтов. Гэсэн ч түүний царайнд догтлол тодорч эхэллээ. 4-р төвшний хэрцгий араатны цус сүүлчийн бичээсийн тэмдэг дууслаа. Эцэст нь дуусглаа. Лимин жинхэнэ их хүчээ татах тэр мөчөд гэрэл гялсхив. Агаарт төвж байсан хэдэн 10 бичээсийн тэмдэг шугамууд харилцан гэрэлтэж эцэст нь нэгэн эрхэмсэг дүлний дүрс болгон ихтарлаа. Энэ бол доод сүнсний эдгэх тэмдэг. Эцэст нь бүтлээ. Лимин бичээсийн цаас гарган ирээд эмийн тэмдэг өөрөө цаасан дээр тамгалагдсан шингэв.
Энэ өчүүхэн зүйл Лимийн асар их цаг мөнгө зарцуулсан. Бүх зүйл дуусмагц Лимийн тэр жижигхэн бичээсийн цаасыг нандин авч доторх энергийн хэлбэлцлийг мэдэрлээ. Түүний зүрх бүрэн ханамжийн мэдрэмжээр дүүрв. Яаж догтлохгүй байх вүлээ? Энэ эмийн бичээсийн тэмдгийг хоёр дээд чанарын үрлийн аль нэг дээр ашиглахад л үр нөлөө нь хэдэн дахин өснө. Энэ хоёр үрэл угаасаа зах зээлд үн тогтоох аргагүй дээд зэрэглэлийн зүйл. Ийм үрлийн нөлөө хэд дахин өсгөнө гэдэг ямар утгатай вэ? Одоо тэднийг 7 хүндийн хүртэл үнэт эрдэмт үзэж мэднэ. Нэг үрлийн нөлөө 2 дахин нэмэгдэхэд үнц нь 10 дахин бүр хэдэн 10 дахин өсдөг гэдгийг мэд хэрэгтэй. Учир нь тулаанч үрэл уух бүрд бие нь үнд дасал үүсгдэг. Жишээ нь Лимийн алтан буган үрэл хэрэглэж байх үед анхны үрэл хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн. Хоёр дахь нь эхнийхээсээ тал нөлөөтэй, гурав дахь нь хоёр дахьаасаа дахин тал нөлөөтэй болсон. Тиймээс Лимийн мөнгөлөг байсан ч ердөө 6 алтан буган үрэл авсан. 3-ыг нь өөртөө, 3-ыг нь Лин Шауданд. Учир нь хит олон авбал өр нөлөө нь үл мэдэгдэх үс болж бүр огт нөлөөлөхгүй болох ч магадaltaй. 10,000 ширхгийг уусан ч эхнийхээсээ хойш 999,000 үрлийн нийлбэр нөлөө анх нэг үрлээс доогоор байх байсан. Алтан могоо улаан үрэл, улаан алтан лууны чүмэгний үрэл ч мөн адил. Харин нэг үрлийн нөлөө 2 дахин өсвөл зэрэглэн ч нэмэгдсэнтэй адил болно. Илүү дээд зэргийн үрэл уусантай ялгаагүй. Үр дүн нь анхны үрлээс хэд дахин өснө. Энэ бүхнийг ойлгосон Лимийн мэдээж сэтгэл догдолж байлаа. Гэхдээ тэр эмийн бичээсийн тэмдгийг шууд ашигласангүй. Харин болгоомжтой хурааж тавиад сайтар 50 усанд оров. Дараа нь завилан сууж амьсгалаа тогтворжуулан бясалгав. Биеийнхээ бүх өчүүхэн нэгжийн амьсгалын хэмнэлийг тохируулж оюун санааныхаа байдлыг дээд түвшинд хүрэхийг оролдов. Лимийн юу болохыг маш сайн мэдэж байлаа. Хэрвээ энэ үрлийг хэрэглэвэл тэр заавал дараагийн шат болох дотор эрхтэн бэхжүүлэх шатанд нэвтрэх болно. Энэ бол маш чухал хэрэг. Хэрв ямар нэгэн зүйл буруу олвол дотор эрхтнүүд нь гэмтэх аюултай. Тэр тусмаа доод сүнсний эдгэх тэмдгээр нөлөө нь хэд дахин нэмэгдсэн алтан могоон улаан үрэл одоо жинхэнэ аюултай хүчтэй юм болсон. Хэрв ямар нэгэн алдаа гарвал түүний бие үхлийн хүч дааж чадахгүй. Дотор эрхтнүүд нь дэлбэрч тэр хүчж магадгүй. Тиймээс үрэл уухаас өмнө Лимийн бие оюун санаагаа өчүүхэн өвгөө хамгийн сайн төлөвт хүрэх ёстой. Лимийн хагас цагийн турш бүрэн амьсгалын бэлтгэл хийв. Дараа нь нэг жинхэнэ их хүчний чулуу авч жинхэнэ их хаосын аргын эхний давхрын төгс түвшнийг эргэлдүүлэн биеийнхээ жинхэнэ хүчийг айжмаар сэргээж оргил байдалд нь буцаав. Бүх нөхцөл дээдсэхтэй өрсөний дараа Лимийн чихээ тавин чагнав. Жинхэнэ их хаосын аргыг бэлтгэсний дараа түүний хурц мэдрэмж хэд дахин өссөн байлаа. Одоо шүн гүн, эргэн тойрон нам гүм. 100 тохой радиус дотор шавжны дуунаас өөр юу ч сонсогдсонгүй. Ойролцоо хинч нуугддаггүй гэдгийг баттгсны дараа Лимийн алтан могоон улаан үрэл мөн доод сүнсний эдгэх тэмдгийг гаргаж ирэв. Улаан алтан лууны чүмэгний үрэл илүү хүчтэй. Хэрв нөлөө нь хэд дахин нэмэгдвэл би хүчийг нь дааж чадахгүй гэж мэднэ. Тиймээс эхлээд энэ алтан могоон улаан үрлээр эхлэе. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 73 дугаар анги. Дотор эрхтэн бэхжүүлэх цаг. Лимийн гүнзгий амьсгаа аваад гартах доод сүнсний эдгэх тэмдгээ бутлав. Тэр мөчөд харанхуй өрөөнд нэгэн хурц гэрэл хаслаа. Дөл хэлбэртэй бичээс ам орсон мэт дүрлзэн алтан могоон улаан үрлийг галт цагираг болгон оров. Энэ байдал хэдхэн нүд ирмхийн зур үргэлжилсэний дараа дүлнүүд нийлэн гоёмсог галан шугам болж алтлаг улаан үрлийн гадаргуу дээр жижигхэн дүлэн тамга үүсгэлээ. Гялбам гэрэл өрөөг агшин зур бүхэлдэн гэрэлтүүлв. Дараа нь өрөө дахин харанхуй тавтлаа. Бүтлээ. Лимийн үрлийг айжмаар өргөж амдаа хийв. Дараа нь залглаа. Ийм хүчтэй аюултай үрлийг уусны дараа алтан буган үрэл ууж байсан шиг тайван байх боломжгүй. Эмийн нөлөө гинт бие дотор нь дэлбэрч догшин шуурга мэт дайрхан тодорхой. Тэр туйлын өвдөлттэй үйл явцад Лимийн сэтгэл зүгээр аль хэдийн бэлдсэн байв. Үрэл мөс шиг сэрүүн байлаа. Тэр хоолоогоор намархан гулсан орж ходоодонд нь хүрв. Тэндээ чимээгүйхэн тогтов. Юу ч болсонгүй. Лимийн энэ нь үрэл хараахан хайлаагүйтай холбоотой гэдгийг мэдэж байлаа. Тэр бие дотроо жинхэнэ их хаосын арга чимээгүй эргэлдүүлв. 4-1 цагийн дараа Лимийн бие хүүтэрч эхлэв. Нэгэн жиндүү урсгал цуснд нь нэгдэн цусны урсгалаар бүх биеэр нь тархлаа. Бие нь яг 7 том алх тойргийг нэг болгон мөсөн цөөрмийн хүрхрээ дотор төөрч орсон мэт санагдав. Гүн хойд туйлын хүүтэн бүх биеийнх нь зүг бүрээс тесрэн гарч байлаа. Лимийн тухан дээр хүүтэн ус тогтож гар мөрөөр нь урсан доошлов. Бие нь яг л цоорсон усан уут болсон мэт. Алтан улаан могоо бол хүүтэн цус тамтай. Түүний уг чанар туйлын хүүтэн элементтэй. Харин могоон цус нь
тэр бүх мөсөн хүйтэн агаар биеинд нь төвлөрдөг газар. Ийм төсөөр боловсруулсан үрлээр бясалгана гэдэг харьцуулшгүй хүчтэй мөсөн жаврыг мэдэрнэ гэсэн үг. Би доторх энэ өвлийн жаврыг дарахын тулд Лимийн жинхэнэ хаосын аргаа дахин хэрэглүүлж эхлэв. Твч жинхэнэ хүч нь хүртэл хөлдөх гэж буй мэт байлаа. Бүх биеийн хүйтэн чичирч бясалгалын аргын ажиллагаа мэдрэхүйц удаашрав. Мөсөн цөөврийн хүрхрээнд байхдаа Лимийн мөсөн усны жавар арсны нүксүүгээр нэвтэрч бүх бие тарахыг мэдэрсэн. Харин энэ алтан могоо улаан үрлийг тэр шууд зэлгсэн. Хүйтэн энерги нь дотроос нь хайлж ясны чөмөг хүртэл нэвчин тархаж байлаа. Хэрвээ энэ жирийн алтан могоо улаан үрл байсан бол Лимийн өөрийн гүн нягт жинхэнэ хүчээр энэ яс нэвт хүйтнийг амархан эсэргүүцэх байсан. Гэвч тэр доод сүнсний эдгэх тэмдэг ашиглан үрлийн нөлөөг хэд дахин нэмэгдүүлсэн. Ижил бясалгалтай өөр нэг тулаанч түүнийг уусан бол цус нь хөлдөж аль хэдийн өгсөн байх үз. Ийм хүчтэй гаж нөлөөний өмнө Лимийн гайхалтай хатуу хүсэл зориг хүртэл тэсгэд бэрх болж байлаа. Хэрв жинхэнэ хүчийг хоолоогоор урсгах ус гэж зөвлөвөл энэ жавар тэр усыг хөлдөөж байв. Жинхэнэ хүчний эргэлт хаасайгүй бүглэрч эхэллээ. Лимийн оюун маш цэлмэг байлаа. Хэрвээ жинхэнэ их хүчний урсгалыг бүх биедээ хүргэж чадахгүй бол биеийн зарим хэсэг нь хөлдөнө. Дараа нь тэр хэсгүүд үхчиж ялзарч эхэлнэ. Хэдийгээр Лимийн биеийнхээ их хэсгийг жинхэнэ хүчээр хамгаалж чадна. Гэвч биеийн өчүүхэн хэсгэл хөлдөж үхчих юм бол үрлийн нөлөөллийн ихэнх нь димий өргөдөнө. Түүгээр зогсохгүй ийм гэмтэл авбал бүрэн тахир дутуу болохоос сэргийлж чадлаач бие дахин жинхэнэ хүчээр давтах шаардлагатай болно. Ингэвэл асар их цаг өрнө. Үүнийг бодоод Лимийн шүдээ зов. Тэр жинхэнэ хүчээр өдөөж би бүх биедээ чичирхийлв. Жинхэнэ хүчний чичирхийллээр дамжуулан биеийнх нь жинхэнэ хүчний урсгалыг зогсоосон мөсөн жаврыг эвдэхээр шийдлээ. Анх Лимийн бүх биеийг аимшигтай өвдөж анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болно гэж бодсон. Ийм нөхцөл биеийн бүх өчүүхэн нэгжүүдэд жинхэнэ хүчний резонанст оруулах нь бараг боломжгүй мэт санагдаж байв. Гэтэл энэ мөчт тэр санаандгүйгээр хүч бэлтгэх шатны торго мэт урсгах тэр баригдшгүй төлөвт амархан орчихлоо. Учир нь мөсөн жаварт ясны чөмөг хүртэл нэвтэрсэн байв. Лимийн биеийн тоо томшгүй өчүүхэн нэгжүүд бүгд өөрсдөө тэр хүйтний энергийн тогтолгоог эсэргүүцэхээс өөр аргагүй болсон. Тэд бүгд нэг дайсантай нүүр тулсан мэт байлаа. Энэ үрлийг задлахын явцад миний бие ингэж өөрчлөгдөнө гэж юу? Лимийн баярлах завгүй байв. Тэр жинхэнэ хүчээ шахан хөдөлгөж биед нь хоригдлогдсон мөсөн жаврыг эвдэж эхэллээ. Үүний зэрэгцээ биеийнх нь өчүүхэн нэгжүүд ч өөрсдөө жинхэнэ хүч шингэн биеийг нь давтаж эхлэв. Энэ өөрчлөлт зөвхөн булчингийн гадаргуугаар хязгаарлагдсангүй. Дотор эрхтнүүд ч мөн нөлөөлж эхэллээ. Жинхэнэ хүчээр дотор эрхтэн давтах Лимийн бие бэхжүүлэх төвчний 3 дахь шатны босхийг аль хэдийн мэдэрсэн байсан. Харин одоо алтан могоо улаан үрлийг ууснаар тэр эцсийн алхмыг хийж албан ёсоор бие бэхжүүлэх төвчний 3 дахь шатанд орлоо. Дотор эрхтэн бэхжүүлэх шат. Бие бэхжүүлэх шатны 3 дахь шатанд жинхэнэ хүч дотор эрхтнийг давтаж хамгаалж эхэлдэг. Тулааны чадвар өснө. Үүгээр зогсохгүй тулаанчийн дотор эрхтнүүд жинхэнэ хүчээр чиглэгдэнэ. Зүрх уушиг хүчрхчин. Цус амин хүч баяжна. Амьсгал уртасч тэсвэр асар их нэмэгдэнэ. Ийм баялаг тусаар булчин тижээгдснээр хүчин ч айжмар өсөх болно. Дотор эрхтэн бэхжүүлэх шатанд нэвтэрсний дараа жинхэнэ хүч дотор эрхтнүүд рүү урсаж эхэлнэ. Лимийн өөр дээр дарам тогтсон буурч байгааг мэдэрлээ. Хүйтэн энерги жинхэнэ хүчний эргэлтийг хааж байсан газрууд энийг нэгээрээ эвдэгдэв. Бие доторх мөсөн жавар сарнин тэр бүхнийг Лимийн өөртөө шингэн биеэ тавтахад ашиглав. Энэ мөчөөс эхлэн Лимийн хүйтэн агаарын бие рүү хийсэн товтлогоог даван гарчээ. Алтан могоо улаан үрлийн нөлөөг тэр төгс шингээж чадлаа. Одоо зөвхөн төвчнөө тогтворжуулах халхам үлдсэн байв. Ойролцоогоор 2 цагийн дараа Лимийн 2 нүдэ нэлээ. Тэр уртаар амьсгаагаа гаргав. Гэвч тэр амьсгаа хит хүйтэн байсан тул гаднах агаарт хүрмэгц агаарт байсан чигийг цагаан манан болгож хувиргалаа. Лимийн ганц амьсгаа агаарт 5-6 тохоогт шулуун хийн сум мэт үүсчээ. Амьсгаа авахд могоо мэт, амьсгаа гаргахад сум мэт. Энэ бол яг дотор эрхтэн бэхжүүлэх шатны шинж тэмдэг. Гэхдээ дотор эрхтэн бэхжүүлэх шатны бүх тулаанч ийм хэмжээнд хүрч чаддаггүй. Зарим тулаанчийн дотор эрхтэн бэхжүүлэх нь бүрэн бус байдаг. Жинхэнэ хүчин дотор эрхтнийх нь өчүүгийн эсгийг л бүрхсэн. Эсвэл зөвхөн гадаргуу дээр нь тогтсон байдаг. Ийм тулаанчид мөн дотор эрхтэн бэхжүүлэх шатанд тооцогдох боловч хүч чадал нь бүрэн давтагдсан хүмүүсээс хавьгүй сул. Хүч бэлтгэх, махан бие бэхжүүлэх, дотор эрхтэн бэхжүүлэх, булчин өөрчлөх, яс давтах, судас нэгтруулах эдгээр 6 шатн тус бүрдээ цаашдын бүх алхмын суурь болдог. Тиймээс нэг нэгээр нэмэх зэгцтэй урагшлах ёстой. Жишээ нь хэрв тулаанчийн махан бие бэхжүүлэх шат бүрэн бос бол
булчингийн гадруу дээр жинхэнэ их хүч хязгаарлагдмал болно. Энэ хязгаарлагдмал жинхэнэ хүч нь том сул талуулж дараа нь дотор эрхтэм хичүүлэх шатанд бүр илүү том асуудал үүсгэнэ. Ингэж шат болгонд жижиг алдаа хөрөнгөлөгцөөр эцэстээ улам бүр дордож суц нэгтруулах шатанд орох боломжгүй болно. Энэ бол Тэнгэрийн аз хаант улсын ихэнх тулаанч насан туршдаа суц нэгтруулах шатанд хүрч чаддгүй үндсэн шалтгаан. Иймээс Тэнгэрийн аз хаант улсын тулаанчид ижил шатанд байсан ч хүч чадлын ялгаа асар их байдаг. Долоонгүй ухааны тулааны ордны шав нарын хувьд өөрөөсөө өндөр түвшний хүнийг давах нь ховор үзэгдэл биш. Харин чадахгүй бол тэрэнд эндүү урам хугармаар хэрэг болно. Дотор эрхтэм хичүүлэх шатанд хүрсний дараа 7 хоногт Лимийн хаашаач явсангүй. Тэр өөрийн суудсандаа үлдэж алтан могоон улаан үрлийн үлдсэн нөлөөг шингэн бяцлагалдаа докторж болов. Энэ хугацаанд Лимийн өөрт байсан 10 жинхэнэ их хүчний чулууг бүгдийг нь бүрэн тусгажээ. Гэлбага бүрэн алдсан тэр чулуунуудыг хараад Лимийн аргагүй нэмсгэлэн толгойс хэсрэв. Ийм зүйлс түнд хэдэн зуун бүр хэдэн мянгаар хэрэгтэй болох нь тэгсэн чангалтгүй гэж мэднэ. Хэрв тэр тулааны урлагийн илүү өндөр түвшинд хурдан хүрэхийг хүсвэл жинхэнэ их хүчний чулуу зайлшгүй хэрэгтэй. Гэвч илүү олон жинхэнэ их хүчний чулуу авахын тулд төсөөлшгүй их алт хэрэгтэй болно. Дарангуулагч тэмдэг зарж ийм хэмжээний алт олох нь бараг боломжгүй оролдлого байлаа. Жансантай их тулааны өдөр улам ойртож байна. Миний хүч хичнээн нэмэгдсэн бол Ирэмбийн чулуун дээр одоо би хэр өндөрт хүрч чадах бол Лимийн дараагийн төмөн алах тойргийг Ирэмбийн шалгалтыг бүтгэн догтлон хүлээж байлаа. Одоохондоо хүчээ турших өрсөлдөгч байхгүй. Тиймээс тэр зөвхөн хүч хэмжигдэх өрөө рүү очиж шалгахаас өөр аргагүй байв. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас